Эрчим хүчний алдагдлыг бууруулах хэмнэлтэд ажиллах чиглэлээр манай улс холбооны бүгд найрамдах Герман улстай 2020 он хүртэл хамтарч ажиллахаар болж өнөөдөр гэрээнд гар эсгцурлаа. Манай улс эрчим хүчний 10 гаруй хувийн алдагдaltaй ажилладаг. Тиймээс эрчим хүчний яамнаас алдагдаа багасгах зорилт тавьж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын физик технологийн хүрээлэнтэй хамтраад 2013-аас 2015 он хүртэл эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд үтсийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээний сүлжээнд оруулах стандартыг орчуулж Монголд нутагшуулах ажлыг хийсэн. Харин энэ жил төслийн 2 дугаар үе шат эхэлж байна. Германы засгийн газар түүний хэмжил зүйн хүрээлэн Монгол улсын эрчим хүчний яам стандарт хэмжил зүйн газар гурвалсан гэрээ байгуулж байгаа. За энэ дээр ямар ач холбогдолтой гэхээр энэ хүрээнд бол манай эрчим хүчний салбарын стандартчлалын бодлогыг шинжлэх юм байна. Техникийн шинжилсэн зохицуулалт гаргана. Энэ бол одоо Европын холбоо олон улсын хэмжээнд энэ эрчим хүчний салбар тоолуур яаж тоолуурыг хэрэглэдгийг баталгаажуулдیں۔ Гэх мэт одоо бүх асуудлуудыг техникийн түвшинд нь шинжилт тавина. Өнгөрсөн онд манай улс эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг баталсан мөн засгийн газраас үндэсний чанар хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг гол зорилго нь бид үйлдвэрлэсэн эрчим хүчээ алдагдал багтаагаар хэрэглэгчид хүргэж үр дүнтэй зарцуулах явдал юм а. Тоолуурын тусламжтайгаар хичнээн хэрэглээ байна. Одоо үйлдвэрлэлсэн эрчим хүчнийхээ хичнээн хувийг бид нэр хэрэгжилж байна. Хичнээн нь одоо алдаж байна гэдэг ингээд яриад байна шүү дээ. Тэгэхээр зэрэгэл энийг алдагдал багтаа үр ашигтай хүн аваад хэрэглэснийхээ хэрээр одоо төлдөг ийм зарчимд л одоо хүрхийн тулд одоо энэ тоолууржуулах гэж шаардлагатай. Манай улс үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 10 гаруй хувийг хий дэмээ алдаж байгаа нь судалгаагаар батлагдсан. Өөрөөр хэлбэл бид үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэрэглэгчдэд хүрэх замд алдаж байна. Энэ алдаглалаа багасгахын тулд үйлдвэрлэлийн бүх шат амжилтыг тоолууржуулж хаана хамгийн их алдагдал гарч байгааг мэдж авах нь чухал юм. Энэ ажлыг төслийн хүрээнд хийхээр зорж байна.